Ээр төвчсөг хийж утсангууд уучлаарай. Өнөөдөр хэдүүлээ гремик зүтгэх байгаа. Гаймшгийн юм уу эсвэл жоохон эвгүй тоглоомуудыг тоглох гэж хичээж байгаа. Энэ удаа хэдүүлээ энэ No I am not human гэдэг тоглоомыг ямар ч хөгжүүлээд тоглоё. Манайхын ихний бичлэгээ үтсэн байх гэж бодож байна. Тэгээд үзээгүй байсан ч гэсэн ер нь бол дундаас ойлгочих байхаа. За тэгээ манайхны комментүүд орж ирсэн. За энд нэг хүн юм коммент хийсэн байгаа байхгүй юу? Миша гэнэ. Миста гэдэг юм мистагийн төртэй. За tips гэж байгаа. За хамгийн ихнийх нь NPC-нүүдтэй free conversation-уудаа ашиглаа. Гэрт байгаа хүмүүс дээр дараад ярилц. За энэ бол үнэхээр чухлаа. Тэгээд тэгжиж одоо visitor эсхийг мэднэ гэж байгаа байхгүй. Бидний гол зорилго бол угаасаа хинэн visitor байна, тэрийг хөнөөх. Тэгээд visitor биш хүмүүсийг гэртээ оруулах. Ерөөсөө л тийм зорилготой ийм тоглоом байгаа байхгүй. Гэхдээ тэрийг ялгаж цаалгана гэдэг амар хэцүү. За эхний ямар ч хэсэн заавар зөвлөгөө юм байна. Шүн цонхнуудаа шалгажээ гэж байгаа байхгүй. Шүн цонхнуудаа ч би бараг шалгаагүй дээ. Тэгээд одоо ямар ч хэсэн шалгая. За зочин хүн үү эсвэл visitor мөн үү? Зочин нь хүн үү эсвэл visitor мөн үү гэдгийг шалгах олон арга байдаг. Тоглоом ахих тусам тэдгэрийг нээн. Одоогор хоёр арга л байна. Гэхдээ санаарай, жинхэнэ хүн нэг удаа visitor байх магадaltaй гэж шалгагдаж болно. Жишээ нь жинхэнэ хүний шүд маш цагаан байж болно. Эсвэл хумсан доор нь хэрэн байж болно. Товчхондоо ямар нэг хүн visitor гэдгийг баталгаатай мэдгэд хоёр удаа шалгалт хэрэгтэй гэж. Гэхдээ ихэнх тохиолдолд энэ шалтгааны нэг нь байхад бол visitor байх магадaltaй гэж юм тийм ээ. За агуулгын өрөөнд охин бол visitor юм гинэ. За бүр шууд ингэж хэлээд өгсөн биз дээ. Яг манайхны комментүүдийг би ер нь харсан л да. Тэгээд ихэнх нь бол тэрийг буу тэгээд бичсэн байсан. Тэгээд буудъя да одоо хэдүүл орж байгаад. За ийм өндөр тэгээд ийм цайвар хүн хаалган дээр чи ирэх юм бол юу ч болсон ганцаар гэдгийг хэлж болохгүй шүү. Ганцаар гэдгийг хэлэх юм бол юу ч болсон намайг хүнүүн гинэ. За ойлголоо. Замын сүүлийн тип нь болохоор жинхэнэ за тодорхой. Чи бүр хоёрын хоёр нөхцөлийг биелүүлчлээ. Өөрийгөө visitor гэдгийг илтгэх shotgun-а цэнэглээ хөш. Баяртай. Би үхээс айж гинэ. Чи миний нүдийг ядаж хааж болох уу? Чамд ямар нэгэн тийм давуу бандаж байна уу гинэ? Юу энэ ямар даварч үхт юм зүгээр буудааш натхаа. Маш. Гинэс oh my god. Ингэж үхт юм уу те? Амар тоглоом бэ. Энийг хараа. Тэгээ цус нүштэй байлтай. За одоо хэрвээ visitor болохоор ингээд цус нүштэй байлтай ингээ үхчихэж байгаа юм уу? Хэрвээ хүн байвал эн чинь уут болоод хуваагдаад орно гэдэг хэлсэн шүү дээ. Одоо энэ дээр гардаг шиг бишээ. Энэ дээр гардаг шиг те. За тэгээ юу юм бэлээ? Яг миний бодож ирсэнчлэн одоо ингээд visitor-ууд эсвэл хүн эсийг хэдүүлээ яг хаалхан дээрээ бол яг бүтэн бол шалгаж чадахгүй мөлий. Жаа сэжигтэй санагдах юм бол оруулахгүй. Тэгээ яг үнэхээр оруулсан бол яг саяных шиг дараа нь ингээ сайн шалгаж яагаад бас юугаа ингээд шийдвэрээ гаргаж болох юм байл л. За өнөөдөр бол family day. Тэгээд яах вэ? Одоо хэдүүлээ орой болтол унтах уу? Та нараас нэг юм хүсье. Та над дээр нэгэн ч нэг subscribe дараад өгөөч гуйж байна. Тэгвэл одоо хондоо баг subscribe-тэй болохоор надад жоох хэцүү. Би өөрөө жахт нойрд нэфэд ажилтай болохоор бичлэг хийж чадахгүй байгаа шүү. Сая бас нэг улсын аврагт явчаад ирсэн. Ширээн тэнсний. Тэгээд нойрд бичлэг хийхгүй байгаад уучлаарай. Та нар subscribe дараад өгөөрэй. Унтмааргүй байна. Бүр бүтэн энергитэй байна гэнэ. За тэгвэл яах вэ? За манай борог бол манайхан комент бичсэн байлээ л дээ. Ерөөсөө юу ч болсон энэ залуу бол наа чи хүн шүү гэд бичсэн байсан. Тэгээ манайхан баярлалаа. За тэгээд бусд нь бол сэжигтэй хэвээрэл байгаад байгаа. Манай энэ хүн бол нэг тийм мундаг ир хүн байгаад байгаа штэ. Зүгээр юу ч болсон энэ visitor-уудтай алалцсан те. Хамтдаа энэ бүхнийг сөрий мөрий гэсэн те. За энийгээрээ stay sharp. Бидний хинэж visitor байж болно. За энийг бас шалгах л тас юу юм аа те. За тэгээ чи юу шалгамаар байна? Шүдийн шалгахгүй, гарын шалгахгүй. За манай хүний гар гэхдээ хэртэй байх магадaltaй. Яг зүгээр хүн ч гэсэн гар нь хэртэй байж болно шүү дээ. Энэ яг манай хүн чи жоохон гадуур дур бас барэ мэрэ бэнэн хийгээ явчихсан байж болно шүү дээ. Тэгэхээр шүдийг шалгачих. Энэ гэхдээ яг цагаан шүд бол биш те. Энэ гэхдээ ямар муухай шүд вэ гэхдээ. Цагаан ч бүр амар цагаан харагдадсан те. Энэ болохоор яг цагаан ч гэсэн шаарч биш юм шиг. За одоохондоо нэг иймэрхүү. Тэгээд кофе уучт юм уу? Кофе уунгут кофе уунгууд тэр энержиний хэсэг нь 3 болчт юм байна. За айгүй зүв юм уучлаа шүү. Кофе загсан болсон биз дээ. За манай бороо бол тэгэл гой юм яриад юу энэ өгшөө. За чи энэ катаклизм энэ зүйл болохоос өмнө юу хийжсэн? Одоо энэ болоод байгаа юм ил катаклизм гэдэг байгаа л үү те. Өмнө нь юу хийдэг юм бэ гэсэн чинь ярианд дууссан. Conversation over гинэ. За цонхоор харъя гэхээр өдрийн цагаар цонхоор харжлахгүй. Энэ өдөр ерөөсө гадагшаа харжлахгүй. Тэр нь жоон сони те. За энэ хүмүүс болохоор бид нарыг visitor-уудаас хамгаалдаг
байдаг тийм хүмүүс юм бах та. Ийм одоо байгууллага шиг юм байгаад байгаа юм уу те. Тэр нь зурагтаар гарч ийн. Тэгсэн чи өгнө өдийг хүртэл энэ эйженси гэж алийг хэлээд байгаа юм. Бид нар өөртөө хэлэхгүй байгаа юм бах те. Эйженси нь ямар ч байсан тэд нар аномалис гэж одоо энгийн бус юмнууд хэлээд байгаа сте те. Тэднийг л хэлээд байгаа шиг байна те. Нөгөө вистерээр хэлээд байгаа юм бах та. За ямар ч байсан тэднээс 27,000 дахин аюултай гэдэг нь тодорхойлогдсон гэнэ энэ эйженси гэдэг юм. За тэгээ эдгээр эйженси өөртөө мөн л баг шиг байх юм. Ямар ч байсан эргэн тойрондоо болж байгаа одоо тийм сэжигтэй үйлдэл гарах юм бол эйженсид хэлж одоо тусалж болно гэж байна. За тэгээд энэ утасны дугаараа энд өгчөж байгаа юм байна л да. Эргэн тойронд одоо нөгөө цонх мохор шагаа штэ. Тэгээд ямар нэг юм болох юм бол эднэрлөө залгаж хэлэх юм шиг байна л да. За ойлгомжтой. За одоо унтчихгүй. За унтчих. За шөнө болонготой адал явдал их ингэж л эхэлдэм да залуусаа. За адал явдал эхэлсэн. За хаалганууд дээрээ. За ёо энэ гэхдээ тэлттэй. Айгүй хэцүү юм сонсох. Одоо шөнө эднэр нь хаалгаа онголох. Айгүй хэц. За цонхоор харъя. Оо нөгөө эйженси нэрсэн биш. Эсвэл эйженси гэж өөр юм хэлээд байна уу? Заавч энэ нэг фима гэ байгууллага байгаад байгаа тий. За ийм цонхгоор нэг хүний талаар мэдээлэл сонссон юм бах та. Тэгээд ийм дээгүүрээ нүцгэн нэг тийм визитер яваад байгаа юм шиг байна. За харъя. Загас түр хүлээж аваад тэгээ нөгөө өдөртөлтэй машина ярих чинь нөгөө манай алдарт дрифт хийдэг одоо энэ хөө нэгийг харсан 24 хэмжээтэй ингээд манай Грэмс Чест дэлгүүрийн нэрийн өдөртөлтэй машин маань Халлоуны хямдрал гээд 10 сарын 31-ний хүртэл 55,000 төгрөгөөр хямдраад тэгээ дээрээс нь Халлоуны одоо энэ угсаар тэгээ гэрэлтэй тэгээ нэг гэрлийн насаагтууд энүүгээр юмар асаадаг юм аа. Ийм гэрэлтэй ийм бяцхан урамшууллыг бэлэг болгон өгч байгаа. Тэгээ та бүхэн гэртээ хөргүүлэхийг хүсэх юм бол захиалахыг хүсэх юм бол Chest цэгийн сайт руу орж олно. Эсвэл манай Грэмс Чест дэлгүүрээр очиод худалдаж авч болох нэ. За энийг л хэлэх гэсэн. Тэгээд амьдрал удахгүй дуусгаж байгаа болохоор бас сонирхож байгаа хүмүүс нь яараарай л гэж хэлэх гэсэн юм да. За өргөжлүүлээд видео гоцно. Ямар юм бэ? За яг энэ угаасаа вистер тодорхой те гэхдээ хэдүүлээ сонирхолтой байх үднээс шууд оруулахгүй байх биш. Эхлээд юу гэж чагийг нь асууя бас сонирхолтой те. За чи юу гэж чинь гэсэн чи 3 цэг. За уус тодорхой. Манайхан ч гэсэн комент дээр бичсэн байсан л да. Ийм өндөр ийм юм ороод ирэх юм бол бити оруулаарай гэж бичсэн байсан. За ямар том байшинд энэ чи байж их ингэ намайг тэгчин. Йоо таалагдчих шүү танаа гэр. За тэнгууд ихнийх нь болохоор надад одоо юу ч хэрэггүй чамаас хүсэх юм байхгүй. Хоёр дахь нь надад буу байгаа шүү. За явуулъя л да. Амийг дагуулъя. За надад ингээд чамаас хүсэх юм байхгүй. Чамд байхгүй л те. Тэгтээ чи ганцаараа байгаа мó? Яа эмэр юм бэ? Ганцаараа байгаад амийг нь худлаа дагуулах уу? Угаасаа оруулахгүйг нь эцэст нь шийдэх юм чинь те. Ганцаараа бишгээ хэлчих юм бол яат юм бол за тий зүгээр ганцаараа байгаад хэлээ үзье. Гэнэ. Ганцаараа байгааг чи мэдсэн юм аа. Зүгээр чамаг хотлоо ярьж байгаа эсхийг чин шалгах гэсэн гэнэ юу вэ? За өөрийнхөө бие ч гэсэн оруулаа тий. Би шийдвэрээ гаргаагүй штэ. Басаа юугаар би нөгөө нэг ингээ асуулт асуулж байгаа хамгийн сүүлд нь оруулахгүйг нь шийдэх юм болов гэж бодсон штэ. Тийл. Ингээ ялагдчихж байгаа юм тоглоомонд. Тэгээ энэ байшин дотор ерөөсө бүх хүмүүс өгсөн л ах л та угаас. Тэгээ бүр байшин нь ингээ сүнж мөнсөн. Тэгээд би бүр ингээ алга болцсон. Хизээч байгаагүй юм шиг алга болсон. Тийл. Яагаад хүмүүс ингэж амар алга болоод байна вэ? Амьд байхад байсан тэр бүх зүйл сэтгэл хөдлөл бүх зүйл зүгээр л алга болсон. Дахиж чи гэж хизээч байхгүй. Би болохоор сая уг нь ингээд амийг нь дагуулж байгаад гоё мэдээлэл олж мэдээдэг. Хамгийн сүүлд нөгөө оруулахгүйгээ сонголт гарч ирдэг дээ. Тэр гарч ирэх юм болов уу гэж бодсохгүй юу? Тэгсэн чи зүгээр л ганцаараа байгаа гэдгийг дарцсан чи орж ирэн намайг хөдөөчлөө шүү дээ. За контентны дарангууд яаж ийн нөгөө сүүл хадгалагснаас эхлэх үү? Сүүл хадгалагснаас эхэлж ийн те. Юу вэ? Birthday. Бүр ихнээсээ тийл guys. Тийл. За яг ингээл тоглол. За одоо гоё бүх юм гоё шинээр эхлэе. Энэ гэр дотор оруулж ирсэн хэнийгч би өхүүлэхгүй. Одоо хэдүүлээ гоё шинээр эхлэе. За манай хөрш ингээ ороод ирсэн те. За ингээ хэдүүлээ. За энэ яриануудыг үл угаасаа хэдүүлээ мэдэн штэ те. Тэгээ ер нь гэлс ингээ скиплээ явчих. За guys, эхний шин. Одоо тэгтээ нэг асуулт байна надаа. Одоо жишээ нь өмнө нь орж ирж исэн үнийг би одоо чинь одоо нөгөө өндөр залуу мал байгаа шүү дээ. Тэрийг бол ингээд юу хүн биш гэдгийг мэдээд байгаа шүү дээ. Вистер биш гэдгийг мэдээд байгаа шүү дээ. Тэнгүүд одоо ингээд дахиад эхлэнгүүд яг тэр хүн тэр вэрэ байх болов гэдэг амар сонио. За энэ охин уу? За энэ охин мох яах вэ? Одоо ингээд нөгөө нэг аав нь гарч ирээд аваад явна үз. За энэ хоёр ингээд явчихна. Тэр амар сонирн байна. За хөршийн дугаар байгаа. За дараагийнх нь За одоо ингээд энэ өндөр залуу ирж байна те. Энэ яг нөгөө хүмүүстэй ингээ үл ойлголцоод ингээ жоо хүнтэй таардгүй байж байгаа нөгөө нэг хорогддог газараасаа л хөөгдсөн л хүн байгаад байгаа байхгүй. Тэгээ энэ яриа нь бол яг өмнөхтэйг адилхан байна. За би ингээ зүгээр асууч те. Чи эднэртэй адилгаар гэж. За би визитер биш ээ. Тэгээд би үл хийж тэхгүй мэхгүй гэ те. За энэ яг өмнөхтэй адилхан ярианууд явж байна.
За бороогоо бол ингээд оруулчихна. Гэтэ бороогоос бусдад нь бол би одоохондоо итгэж болохгүй. Ялангуяа энэ бороод итгэж болохгүй. Одоо энэ бол за хинбэ те энийг өмнө хийдүүлээ асуусан ч гэсэн тэгээд яг өмнөхдөг адилхан тохиолдол байна уу асууя. За энэ хараа ойролцоох юм жижигхэн дэлгүүрт ажилладаг байсан. Тэгээд намайг халтсан. Нөгөө яриа нэг өмнөхдөг адилхан л байл л да. Энд чинь ажлаасаа халагдаад яасан гэл амар зовлон л яриад исэн те. За оруулахгүй. За энэ бороог ингээд явуулчих. За хэдүүл яг нөгөө өмнө тоглолцсон байсныхаа давуу талыг ашиглаад энэ хоёрыг ингээд гэлзүүлчих те. Ер нь 3 дахь шөнө рүү гээс очно. Үй. За шинэ хүн гараад ирсэн шүү. За үүнээс хойш шинэ тоглоом. Одоо өмнөх нөгөө юугаа март, өмнөх амьдралаа март залуусаа. За би нэг тийм энерги мэдрээд байна гинэ. За энэ нөгөө бидэрт дээр ирж исэн нөгөө ламтай айгу адилхан юм те. Энийг хараа. Нэг муу зүйл ингээд энэ дотор ингээд өсч дивжээд байна гинэ. Нар болон Леонор 5 дахь байшинд байна гинэ үү? Би тэгээ үүнийг мэдчихээн. За гэсэн чинь ярилцчихснаас би чамд нотлоод харуулъя гэнэ үү. Typical Leo гэдэг юм. Leo гэж одоо ордын хэлээд байгаа юм уу? За энд бол үнэхээр тийм хар энерги хөрөмтлөгдсөн байгаа. Чамд бол ийм хар энерги амар хэмжээгээр хөрөмтлөгдсөн байна. Жохон онцгой юм болж юм даа гинэ. Энэ намайг нэг жохон айлгаад байна те. Гэтэ яагаад эсвэл хэрхэн гэдгийг би одоо хүртэл ойлгохгүй мэдрэхгүй л мэдчих чадахгүй л байна л та. За тэгээ ер нь орж ирж байгаа л энэ бүхний чинь ингээд зүгээр болгож өгье л ухааны юм яриад байна те. За тэгээл да. Тэгээд гэтэ яах вэ? There are prison guards. Энэ ямар амар юм яриад байгаа юм бэ? Тэгэд өнгөрсөн амьдралдаа туулсан бүхний чи дахиад давтаад байна. Одоо ингээд нэг амьдрал чинь ингээд давтагдаад байгаа болохоор чи одоо ингээд энэ тойргийг ингээд дунд нь ингээд тастаад зогсоох хэрэгтэй. Ойлгож ийн үгүй. Үгүй би бол юу ч ойлгохгүй байна. Оруулахгүй. Би иймэрхүү хүмүүс надад жоохон эвгүй санагдаад тийм аа. Оруулахгүй. Чи тэгэд өөр дээрээ ажиллах, өөр дээрээ одоо анхаарал хандуулах тал дээр сонирхгүй байгаа юм уу гэнэ? Сонирхгүй байна. Илүү сайн өөрийгөө ингээд бий болгохоо сонирхгүй байна үгнэ. Сонирхгүй байна. Ямар сони ингэнэ. Яа, царай нь ямар амар юм бэ? За бүр баг хараач яваад өглөө. За ингээ өнөөдөр ч ингээд болчихж байгаа юм байна. Залуусаа. Тэгээ эхний шин бол нэг иймэрхүү. Яг го бидний өмнөх нөгөө оруулж исэн хүмүүсээс өөр хүмүүс ирэх боломжтой юм байна л да. Яг бүгд адилхан бол биш юм байна. За юу ч гэсэн унтъя. За нөгөө нэг аюултай төвшөө ингээд ихэлсэн те. Одоо visitors гэж бид тэднийг нэрлэж байгаа. За ингээд хүнтэй адилхан харагддаг. Өмнө бидний нөгөө яасан юм байна л да. За тэгээд нэг одоогоор ялгаж болох юм нь цав цагаан шүттэй байдаг тэд нар. За ингээд цав цагаан шүттэй. За ингээд өмнөх бидний тохиолдсон юм байна. За хоол дотор оронгууд манаа нөгөө том өндөр бороо сууж байгаа. За одоо ингээд сууж явахт ингээд асууж болох юм байна л да. Ягаад тэд нар чамааг одоо нөгөө баарнаас хөөс юм бэ? За хүн болгоны одоо энэ тархийг сүдгэж байгаа те энэ бодлыг сүдгэж байгаа тэр юмыг нь би шүмжилсэн чинь энийг хөөцөн гинэ. За энэ бороо болол ямар ч байсан тэр бус хүмүүсийг ингээд шүмжлээд эсрэг үйл бодолтой байснаасаа болоод хөөгдсөн юм байна л да. Тэгж тайлбарлаж нь өөрийгөө. За том өрөнд одоогор хийж байхгүй. Нөгөөд чинь 0 орцсон юм уу? Би уус хүн оруулаагүй л үү? Би уус хүн оруулаагүй юм шүү те. За нэг иймэрхүү. Тэгээд одоохондоо гэртээ ямар ч хоёулаагаа. Тэгээд бороод бол итгэж байгаа болохоор одоохондоо бол сэжигтэй хүн байхгүй гэж бодож байна. За энэ нөгөө forest гэдэг нөгөө хүргэлтийн газар байна те. За тэгээ тэрний реклам гарч байна. За өнөөдөр бол өгөрцөний өдөр. Өргөс тэмхний өдөр гинэ. Тэгэхээр ч одоо яг юу гэсэн үг вэ? Энэ өдрөө сайн анхаарах гэсэн. Ер нь энэ тоглоом айгүй тийм деталь сайтай гэж айгүй олон хүмүүс бичсэн байлээ. Тэгээд би ойлгох ингээд деталаа бас ингээд харах гал хичээж л байна. Хөршрүүгээ нэг залгачих юм уу? За юм захиалах уу? Юм захиалчаа 793 тэр кофегоо эртгээ авчулаас зүгээр л юм байлээ. Орой кофений үргэлтэн нэрээ те. Гэхдээ орой үргэлт ирдэг амар сонь те. За өмнөхдөг адилхан кофега захиалч дөө. Захиалсан энэ хүргэлтэн шин ирнэ. За одоо унтаж болох байлгүй дээ. Юу унтахгүй гинэ. Ч амар хэцүү юм байна тий. За цаг агарын мэдээ гарч ийн. За нэг ийм гар ингээ юм яриа байж байна. Эх 7 хоногт бүр их цаг агаар халуун болно гэж тооцоорой гинэ. Тэгээ нарны одоо юм тусгал бол бүр UV одоо энэ хортой тусгал нь бүр үнэхээр их болсон. За тэрийг л ерөөс анхааруулж ин да. Тэгээ одоохондоо ийм л анхааруулга байгаа гинэ. За бид унтах гэхээр унтаж болохгүй байх юм. Намайг яг юу хийгээд байгаа юм бол бирээ уучингууд нойр нүрж байгаа юм шүү. Тэгвэл энэ энерги нь ингээд хоёр одоо бүтэн байгаад унтдаггүй юм биш үү? Тийм баха нөгөө биер нь энерги хасна гэдгээр би гайхаадсан бохгүй. Тэгээ энерги хасах ямар шаардлагатай ингээд. За хаалга нүцсэн ёо энэ чимээнд гэтээ тилт. Тэдүүл юу вэ? Эхлээд гадагшаага харъя. Шүнл гадагшаа харж болт юм чинь. За манай хөрш охинтойгоо тоглоод байж ийн гадаа. Үнэхээр аж аргалтай харагдчихээн те. Гадаа ямар аимшигтай юм болоод байгааг марцсан л харагдчихээн. За нэг тиймэрхүү бодолтой байна. За одоохоо байж ил та. За тэнгуут энэ талаар харангууд гадаа хүн өгцөн биш үү? Өгцөн хүмүүс энэ цогцснууд энэ бүр тийнейжрүүд гэж тамгийн амир нь. За ойр хавьд эвгүй гарууд байгаа юм байна да. Вистер байгаа юм байна да. За энүүгээр харъя. Бурхаа. Нөгөөдөг чинь явж шít. Бурхаа. За энэ хин юм бэ? За хүргэлт гинэ. За бороо болгоомжтойгаараа хүргэлтээс авчи. За энэ айгүй чухал юм билээ.
За юу хосууд ороод ирв? Юу хоёроо ороод ирв? Юу нэ өгшөө? Манай хайр технэр бит хоёр хорогдох газар айж гинэ. Аюулгүй газар айж гинэ. Хэрвээ боломжтой бол би эднэр танаад ороод нэг жоохон байчихуу хэрвээ зөвшөөрөө шүү дээ. За эхний асуулт нь яагаад манай гэр та хоёрт ингээ аюулгүй газар шиг харагдаж байна? Хоёр дахь нь хэрвээ чи өөрөө асуудал байвал яах вэ? За тэрийг асууч тий. Хоёр дахь нь асуулаа. Хэрвээ чи тэгж бодож ивэл бид хоёр өөр тийш очиод өөр хорогдох газар хай да. Манай эхнэр жоохон ядраад байгаа юм л та. Тийм болохоор бид хоёр нэг жоохон амарж байгаа тэгэл явчих дэгүү. За эхний асуулт нь чи эхнэрээ өөр нь яриулаач. Хоёр дахь нь болохоор яагаад чи ядраад байгаа юм бэ? За нэр эхнэрийг нэг яриулъя. Эхнэр нь худлаа ингээд зогсоодох юм. Тэр мэдээж ярина шүү дээ. Хөшөө хонгор минь чи нэг юм ярил та. Тэр үнэхээр ядарсан байгаа бол та уушлаарай гэнэ. Юу вэ тийм хичнээн ядарсан ч гэсэн тийм юм ярихгүй болох хэмжээний ядарна гэж байх уу? За тэгээ хэдүүлээ дахиад нэг өөр өдөр уулзах юм бол юм ярих өдөр ирэх байлгүй дээ. Бүгдээр юм ярилцах өдөр ирэх байлгүй дээ. Тийм үстэй хонгор минь. Намайг уучлаарай. Чамаг ингэж хэцүү байдалд оруулах гайгүй шүү. Яах вэ? Нэг л ноо байна. Яагаад ихнэр нь юм ярихгүй байна? Юм ярихгүй болох хэмжээний ядарна гэж байх уу? Уг нь оруулчмаар байна. Яг тийм сэжигтэй байхгүй байна. Оруулчих уу? Оруулчих тий. Одоохондоо. Гэтэ хоёроор орж ирэх хэрэг амар эвгүй маа. Хоёулаа визитер байж болно. Эсвэл хоёулаа хүн байж болно. Яах вэ? За ороод ирээ. Баярлалаа. Чи ягаад энэ зогсоод байгаа юм бэ? Хөгшөө. Энэ сайхан залуу энэ бид хоёрыг найрсаг залуу ирж шүү дээ гэрлүүгээ. Тэр жоохон ичээд тах шиг байна. Тэгээд зүгээр дээ хонгор байна. Мунтаж амарчаад тэгээд буцаад эвингийн байдалд орчих байх гинэ. За дараагийнх нь юу вэ? Ямар ууртай царайтай хүн бэ? Сайн байна уу? Хүнгүй гинэ. Яагаад хүнгүй гэдэг? Хэзээ ч хүмүүс бие биенийг human гэж дууддаг шүү дээ. Human гэдэг чинь одоо хүн төрлөختөн гэсэн үг шүү дээ. За бид нар хүн төрлөختний сүүлийн одоо тэр шүүлтийг өөрийнхөө нүдэрээ гэрчлэгч байгаа ямар азтай хүмүүс вэ гэнэ үү? Ингээд их дэлхий одоо ингээд устгахж байгаа нар одоо тийм ариун үйл хийж байгаа. Энэ бас нэг жоохон юу гарan те нэг шишин шүтлэгтэй юм шиг гарan те нэг өөр юм гэсэн лог өвдөл бодолтой юм байна те. За бид нар бол одоо ингээд шин дэлхий рүү очих замдаа явж байгаа. Амар л юм яриад ах юм. За чи намайг айлгаад байна. Нэр айлгаад байна. Чи намайг айлгаад байна. Чи айсан гинэ. За энэ бол тэгтээ амар хэцүү хүн байна. Яг яриа нийлэхгүй, vibe нийлэхгүй хүн байна. Хэмиг юутайгаа ингээд бурханлаг юмтай. Тэгэхээр яг бурханлаг юм биш. Юутай ч юм дэ ярьсан холбоо тайлбарлаад тэр. Тэ одоо ингээд нүгэл мүгэлтэй ингээд ариун шин дэлхий мэлхий гэдэг энэ хүний лог бол надад нэг тийш таалагдахгүй. Энийг оруулахгүй. Юу шидлээ. За оруулахгүй гэдэг чинь хэрвээ намайг оруулах юм бол бэлэг өгье гэж байна. Ариун нарнаас ирсэн бэлгийг чамд өгье гинэ. Тэгэд би одоо энэ оруулах юм бол энэ бэлэг авах юм байна л да. Авахгүй. Нарнаас ирсэн бэлгийг чи үл тоож ийн өгнэ. За тэгвэл би явж өөр хэнийг авархаас гинэ. За энэ бол яг хүн байсан ч гэсэн надаа угаасаа юу нь бол таалагдахгүй. Ярэн нөөч гатаа бэн үү? Бэшт ямар амар юм бэ? Хажууханд байгаад тхэн гадаагаа хүмүүсээ аварчихсан сав гэн. За нэг охин биш дээ. Өсвөр насны охин ски дундаг царайны тий. Самэно энэ танаа гэр үү тий? Танаа бэшин гэж хэлэх гэсэн юм л да. Тийм ээ миний гэр шүү дээ. За би тэгвэл орж болох уу? Эсвэл намайг энд ингээл гадаа үлдэх гэж байна уу? Ямар нэгэн би хорогдох газар олж чадахгүй нөө нуугдах газар ч юм уу. Тэгээд л хүрээд ирлээ. Энэ амар тийм эмо охин шиг харагдаад байна тий. Яг хэдүүлээсээ ярилцах хэрэгтэй. Гадаа тэгээд юу хийж байгаа юм бэ? Хоёр дахь нь эцэг хчээ ханаа юм байна. За хоёр дахь нь асуух уу? За эхлээд хамгийн чухал нь гадаа юу хийж байгаа юм бэ? Би юу л да ингээд аялаад явж байгаа юм л да. Тэгээд дэлхийг харахыг хүссэн. Өөр газрыг ч гэсэн харахыг хүссэн. Тэгээд шинэ гэр ч гэсэн олохыг хүссэн гинэ. Энийг араа wanna see the world гэдэг үг чи өөрөө амар сэжигтэй байна. Тийм байгаас тий. Different places бас сэжигтэй байна. Тийм үсттэй. Гэхдээ би ингээд амар ядуул да. Ингээд ер нь ингээд ор хорон хайгаал ингээд толгой хорогдох газар хайгаал ингээд байшин дамжаал явж байгаа юм байна л да. За тэгээд сони юм хийх гэж оролдох юм бол цохиод авъя шүү. Яа. За юу ч гэсэн оруулчих. Тэгээд явцын дунд асууя. Юу ч гэсэн оруулчих. Юу ч юу? Би юу алгасч юу? Аюу киктем аа гэх юм уу? Би сая энийг юм анзаарахгүй. Яг орох гэсэн нэг асуулт асууцсан. Тэгснэ хариуд нь болохоор энэ ихний хариулт нь гараад ирлээ. Хоёр дахь нь болохоор юу шийдлээ. За ордгоор ордоо. За өнөөдөртөө ингээд өглөө болгохгүй та хэдүүлээ. Энүүгээр харж болох уу? Энүүгээрээ харж болтгүй юм те. За үнти. За одоо өглөө болгонгод юу болох нь вэ те? За дахиад мэдээ гарч ийн. За нөгөө нэг хумсны доор хэртэй байх юм бол гэдгээ хэлж чинь те. Энийг хэдүүлээ мэднэ. За манай бороо ганц итгэж болох бороо энд байгаа. Офис дотор хүн ороогүй бай. За өнөөдөр family day гэхээр хэдүүлээ яг өнгөрсөн бичлэгний төгсгөлд ирсэн өдрөө хүрээд ир чинь гэсэн үг те. За галтаагаар нөгөөдөг чинь байж гин эм орсон байж гин те. Шууд шалгахгүй. Шалгая. Юу шалгахгүй. Хуруу. Гарын шалгачихгүй. За гараа. Хумсаа будцсан байна. Ямар зөв юм байна. Энд чи одоо тодорхойлоход хэцүү болчих жоохгүй. Ямар зөв юм байна. Шүдийг шалгадаг байж. Нөгөө хоёр чаана юм. Нөгөө хоёр 0-д байна гэж байх уу? Нөгөө хоёр ч хайцсан. Нөгөө хоёрыг би гаргацсан юм уу? Нөгөө сүлд асуулт асуугаад энэ охиныг оруулсан шүү дээ. Амар хурдан дараа. Тэгээ нөгөө хоёрыг гаргацсан байна гэж байх уу? За кофего ууж болж байна. Гэхдээ хэдхэн өдөр кофе нэмэгддэм байл л да. Энержи нэмэгддэм байл л да. Тэгэхээр хэдүүлээ. Энэ охиныг дахиад шалгах марах юм. За одоо шүдийг шалгахчээ.
Цагааны хувьд цагаан. Гэтэ энгийн үнийл цагаан шиг харагдаж байна. Яас ийцэн бэ? За боллоо. За өнөөдөртөө ингээ хангалттай залуусаа. Одоо ингээ энержигээ дуусгах юм чи унтий. Шүн болоод хэдүүлээ гэртээ шинэ хүмүүс авах гэж оролтий. Гэтэ нэг сони юм нь ерөөсөө л за цоогоор харъя да. Нөгөө нөө Фемагийн хүмүүс чинь гадаа ирсэн. Манай хөршийнхнийг үзээ явж шít. За энтлига цоогоор харъя. Нөгөө үйлээд ивж. Яагаад үлсэн юм бол? За нөгөө нэг хүмүүс чинь ирсэн ерөөсөө манай иргэн тойрны нэг шалгаад байна да. За энэ талаар харангууд нөгөөдөг чинь байж ах үгүй. Байхгүй нь ерөөсөө л нөгөө нэг хүмүүс нь Фемагийн хүмүүс байгаа тийм тий. За хин ирж байгаа юм бол та. За одоо шууд би чамд оруулахгүй. Надад буу байгаа шүү. За чи ганцаараа байна нөгөө. Үгүй. No, I'm not alone. Би ганцаараа биш. Тэгвэл өнөөдөр чиний азтай өдөр байна. Доторхийн нэгэн ярилцж байгааг би сонсож чинь, шивнж байгааг сонсож чинь. Гэхдээ тэд нар хэр утгыг хэн мэдлээ гинэ. За ерөөсөө гэртээ ганцаараа байж болохгүй тий. За нэг гар. Hey pal гэнэ. Йоо энэс хар эрттэй нөхөр байна те. Өмнө нь ирсэн нөгөө нэг тоглоонд ирсэн хүмүүс айгуу дэжгүй хүмүүс шитгэснээс. За би тэгээд ирсэн юм аа. Жохон байж ч болох уу гэнэ. За юу болсон юм чам? Юу тохиолдсон? Хаанаас гэж хэлдэм бэлээ хөгшөө. Би ч одоо юм каби байгаамаа. Каби гэдэг нь хумс нь харагдах болохоор одоо ингээд ялгсанд баярлалаа. За ингээ халуурчд цэргүүд Фемагийнхан тэгээд өнгөршин шүү манай гэрээ иргэн тойронд үзэгдсэн. Гэртэн байсан хүмүүс юм хулгаал явцсан баг та. Тэгээд юу хулгаалж явсан? Тест згин үү? За яриага төгсөх гэсэн чинь надаас нэг юм асууя гинэ. Яар гонигтэй энэ надад ямар нэгэн зүйл тохиолдох юм бол миний охиныг асарч хамгаалаарай гинэ. Юу ямар гонигтэй юм бэ? За амлаа да. I promise амлаа. За баярлалаа өгшөө. Тэгээд чамд дэмжиж байгаа шүү. Дэмжиж байгаа шүү. Найдаж байгаа шүү тий. За яаж энержигээ дуусгах вэ хэдүүлээ. Энержигээ дуусгахын тулд одоо тэгэл энэ хоёртойгоо юм ярьдаг бах та. За шалгая да. Нүдийг шалгая нэрээ. За энэ нүд бол зүг зүгээр. За бороо зүг зүгээр байгаа маа. Ерөөсө 3 юм гуруулан шалгалаа. Охины нүдийг шалгая л та нэрээ. Хэрвээ ямар нэг буруу зүйл хийх юм бол чи нүдээ ялдаа шүү гэнэ үү? Би чамд итгэжсэн ш. Бэд. Гэтэ өнөөдөр чинь conjunctions awareness day эцтэй. Яг шүдэн цагаан. Гэтэ хумсан сайн харж болохгүй. Нөө. Яг хумс нь харагдахгүй. Шиш тэмдгүүд амар илрээд байгаа байхгүй. Шүдэн цагаан, нүдэн улаан, хумс нь харагдахгүй. Гэхдээ өнгөрсөн шүн хэнийг нэг алаагүй. Яг улаануудыг яаж болох нэг юм нь conjunctivitis л байна л да. Энэ яг ямар өдрийг ингэж хэлээд байгаа юм бэ? Асууна ChatGPT-гээс. За яг л тийм л юм байна л да. Энэ conjunctivitis awareness day гэдэг нь юм нэг нүдний өвчин байд юм байна. Тэгээд энэс сэргийлэх өдөр гэдэг тийм тэгсэн чинь тийм байдлаар нүд нь улаас байж болох юм. За шүн болог. Тэгэл яварч 4 энержиг үрчглээ тэгээд. За гадагш харъя. Бороогийн байшин шатчлаа. Хүү амьд үлдсэн болов? Миний бороо. Нөгөөдөг чинь энэ охин нь уу? Нөгөө нэг визитер чинь хин нэгний толгойг барьж ийн гинэ. Энэ цэргийн толгой байна гинэ. Энэ тал руу харъя. Цэргүүд тэр чигээрээ ялагдсан бэ. Бүгд энд алуулсан бэ. Тийл. Орой мэд гинэ. Юу вэ? Нөгөө нэг Фемагийн шүү. Тийм шүү дээ. Би Фемагийн хүн байна. Тэгээ танаа энэ гэрт байгаа хүмүүсийг шалгах гэж байна гинэ. За тэгээ яагаад би чамд итгэж болно гэж. За энэ бичиг баримтаа үзүүлж болно гэдэг юм бах та. За яагаад чи юм хамгаалтын хэрэгэл хувцастай байгаа юм бэ? Бид нар ч гэсэн наадах өмсч болдгоо мө гэсэн асуулт байна. Дараагийнх нь болохоор тэгээ чи яаж биднэрт туслах гэж байгаа юм бэ гинэ. За хоёр дахь нь асуучих. За бидний ихэнд зорж байгаа ажил бол ямар ч байсан илүү их мэдээллийг олоод Фемагийн байгууллага руу явуулах гинэ. Тэгээд тэгсний дараа бид дараа нь ингээд зөв хариултыг олоод тэгээд алхам хийн гинэ. Одоохондоо чи зүгээр 50 байх хэрэгтэй гинэ. За тэгээд дараа нь юу болох вэ? Би нэг хүнийг авч явна гинэ. Нэг нь авч явна гэдэг. Намайг авч явах гэдэг юм ба та. За тийм байх. Нэг хүнийг байшингаас авч яваад зүгээр эсхийн шалгаад буцааж авчирна гэдэг байгаа юм байна л та. Миний борог аваа явчлаа шүү дээ. Ганц итгэжсэн бороо. Бороо амар хантай байсан юмсуу гэн бороотойгоо. Хей. Манай бороо өрөөдөрлөө штэ. За яста таньдаг бороо байна да. Өнөөдөр танад орж болох уу гинэ. За өмнө нь хэдүүлээ энийг энэ түнтэй амар ярилцсан болохоор амар гайгүй байгаад байна те. Ингээд яриа нь бол ойлгомжтой. Энэ бол ингээд амьдралыг аюу гай өнгөлгөөр хардаг те. Ийм хүн байгаад байгаа. За энийг оруулчих. Энийг зүгээр шууд оруулчих. Энд би амар итгэдэг. Гэсэнс өмнө нь энэтэй амар ярилцсан болохоор одоо ингээд ярилцах шаардлагагүй. Сайн байна уу гинэ. Чааваса манай хөршийн охин нь штэ. Намайг оруулаач. За чи яагаад ийм байгаад мэдгүй би юу гэж мэдгүй хүмүүс миний аавыг алчихсан. Миний аавыг хин тийм юм ийсэн. Визитерс манай гэрт ирээд тэгээд одоо манай гэр шатж байгаа гинэ. За ор. Би амлсан штэ. Охиныг чинь хамгаална гэж. Би аавыгаа хармаар гинэ. Тэгсэн чинь давхцчлаа. Нөгөө нэг хинтэн. Нөгөө нэг охины байгаа газар байгаа юм байна.
Эсвэл саяны залуугийн байгаа газар байгаа баймаар байгаа юм байна. Өрөөндөө давхцчлаа. Ямар хэцүү юм бэ? Нэг нь том өрөө, нэг нь офстейж болдгүй юм уу? Ямар хэцүү юм бэ? За би авт чинь амлсан юм аа. Ороо. Ямар хэцүү юм бэ? Хинтээ давхцчихваа. Үй, ямар эвгүй нүдэд байна. Хай. Чи нээлттэй хаалттай юу? За what do you want? Juice чинь те. Нэг ганц пив өгчөөч, биер өгчөөч надаа. Ганц юм биер өгчөөч те. Тэгээд гэхдээ муурыг оруул гэдэг байгаа те. Энд ихтэй ямар амир эвгүй цагаан шүдтэй юм бэ? Чи хин юм бэ ер нь? Би бүжгэлдэг гинүү. Балет бүжгэлдэг гинүү. Захин нэг чамаг ийшээ илгээсэн юм уу? Эсвэл чи надад нэг хүнийг санагдуулж ийн гэнэ. Тэгж гин үү? Тийм л ах л та. За тэгээд чи юу хэлмээр байна? За би чамаг хүн гэж бодохгүй байна. За хоёр дахь нь болохоор чи өөрийгөө хүн гэдгийг батал гэнэ. За хоёр дахь нь зогч чи хүн гэдгийг батал. Би хоёр гартай, хоёр хөлтэй, нэг толгойтой, хангалттай биш гэж юу? Би тэнцээгүй юу? За чигэд оруулахгүй юу? Оруулахгүй. Энэ яаж утсан юм хүн гэж юу ах вэ? Оруулахгүй энэ үгээс царим яриа гараач. Ямар хэцүү мэ те. За унтъя да. Ямар амир хэцүү шүн өнгөрвөө. За одоо өглөөс ирэхэд юу болдог вэ? Яана. За мэдээ гарч ийн. За бид нар ингээд визитрийг судалсан. За манайхаа энэний үрийг хэлсэн дараа нь одоогоор энэ үрдс явуулсан. Дараа нь дуусгая за. Дахиад гоё. Та нар надад subscribe-д дараад өгчихгүй жин. Би одоо нэг 7 хоногтой мó нэг 7 хоногтой 2 мó нэг бичсгээс хийх баг та. Ямар ч та subscribe дараад гараа. Юунц нэрээс дахь. Ой.